Имэстэй гэрийн ханчлалан зарц нартайгаа бацаа хийхийг хүссэн нэгэн хантай адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед Амгийн талантын нүртэй нэг түн дээр аваад юу. Харин түнтэй юм байхгүй тул эцэн түүний их хүүхдүүдийн хамт хамгийн төлөвлөлтад өөрийн багтуулахыг тушаажээ. Зарц зүхрэн унж түнд мөргөөд эцэн намайг төвчж хөлсөн үү. Би тань бүгдийг төлөвлөн гэж гуйхад Ирхүү зарцын эцэн ихэд дөрөвдөн түүний сулж өөрийг нь хэлтрүүжээ. Хань мөнөв зарц татвш гараад уртан зүүн дэрийн үртэй байсан. Анд болохныг зарцыг олж хараа байж авч хоолойг нь бом. Өөрөө төлгөв харин надан болох тэр зарц зөвхөн унаж түүнээс гойн. Намайг төвчж хүрцээж чам бүгдийг төлөвлөн гэжээ. Харин тэр бол хүссэн тул явж түүнийг өршигээ төлтөн шорон хаяв. Зарцнэр нь болсон явдлыг хараад ихэд гутарч эзэндээ очид болсон бүгдийг мэдэгчээ. Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түнд ёримо зарц чи надаас гойсон тул би бүх хөрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өшөөсний адил чи басан чин бох тэр зарцыг өшөөх ястай байсан босоо. Ихэд хэлийг нь уурлаж үрширээ бүгдийг нь төлөх хүртэл түүний замдалтын тушааж түнчлэн та нарын хүннийг бүрчин ах туга зүрхнээсээ суулцах хаваас тэнглэг эцгэж эцэг минь танарт мөнтийг хандах болно гэлээ. Дараа нь би дээр ирж түнд эцэг ах дүү май миний эсрэг нүглүүлдэд би хитэн удаа уучлах вэ 7 удаа юу гэхдээ Ясайцэн нь би чамд 7 удаа бос харин дахин 7 удаа гэж хэлээ. Би чамд 7 удаа бос харин дахин 7 удаа гэж хэлээ. Имэстэй гэрийн ханчлалан зарц нартайгаа бацаа хийхийг хүссэн нэгэн хантай адил юм. Тэр тооцоо хийж